За бүгдээр алхимч номынхоо 1-р хэсгийг дуусгая. За сүүлийн 2 утсан байгаа. Тэрийг дуусгая. За энэ дээр зогссон те. Нөгөө хончин маань хүнд нөгөө залилуулсан те. Тэгээд өөрийгөө юм хөтэй ингээд as him used сүүлийн үгээр нь ши. Сүүлийн сойрч хөдөлгөөн ши. As him used about the things he realized that тэнхэр маань болохоор нөгөө хулгайчдад ингээд залилуулсан юм одоо юм poor victim буюу одоо тийм хохирогчоор өөрийгөө бодох уу эсвэл одоо тийм дүнс зүйлээ эрэлхийлж байгаа адал явдлыг эрэлхийлэгчээр өөрийгөө бодох уу гэдгийг нэр сонгох юм шаардлагатай байсан тий. Тэгээ ингээд өөртөө хэлж байгаа. A man adventurer looking for treasure тэгэхээр ингээд үнэт зүйл хайж байгаа адал явдлыг эрэлхийлж юм аа гэдээ өөртөө хэлж байгаа гэсэн. Ингээд өөрийгөө сэтгэл засаж байгаа гэсэн. За цаашаа he was shaken into wakefulness by someone. За энэ болохоор пассив тенс орж ирж байна. Тэгээд түүнийг сэрээсэн, тэр сэрсэн биш одоо түүнийг шек нийцсэн буюу одоо сэгсрэх шек гэдэг нь ингээд толгой одоо сэгсрэхийг шек гэдэг чинь тийм түүнийг нэг ингээд сэрээс юм сэгсрээсэн. He had fallen asleep in the middle of the marketplace and life in the plaza was about to resume гэнэ. За тэгэхээр тэр ингээд удлааны төвийн голд нь ингээд намтчихсан. Тэгээд ингээд яг тэр одоо удлааны төвийн амьдрал бол ингээд resume гэдэг чинь эхлэхийг хэлж байгаа. Төв пассвord эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр өглөө бас нэг амьдрал босч эхэлчихсэн гэсэн. Looking around, he saw his sheep and then realized that he was in a new world. За ингээд 90 тойрны хараад тэр хоноо ингээд хайсан. Saw гэдэг нь sick гэдэг нь өнгөрсөн цаг шүү дээ. Хонууд хайгаад тэгээд ингээд тэр өөр газар байгаа гэдэг. Танд ойлгосон гэсэн. За but instead of being saddened, he was happy. So instead of being гэдэг нь ингээд тийм байхын оронд гэж утгаар орж ирж байгаа. Гонигтай байх хооронд тэр бол happy байсан. He no longer had to seek out food and water for the sheep. No longer болцсон шаардлагагүй болцсон тийм. Тэр ингээд ус хонуудтай ингээд ус хоол хайх шаардлагагүй болцсон байсан. He could go in search of his treasure. Тэгэхээр ингээд тэр ингээд одоо instead гэж энэ оронд нь тэр хондоо ус хоол хайх оронд тэр ингээд үн зүйлээ хайж ингээд явах боломжтой байсан. He had not to send in his pocket. За тэгэхээр халаасандаа ярьж мөнгө байгаагүй but he had faith гэхдээ итгэж мэлэл байсан. He had decided the night before за урд чинь болохоор юу гэж шийдсэн бэ гэхээр that he would be as much an adventurer as the ones he had admired in books. За тэгэхээр номонд ингээд хүлээн зөвшөөрсөн номнууд зөндөө номнууд ингээд хүлээн зөвшөөрчихсэн байсан тийм хүмүүс шиг тийм их хадаа адлын явдлыг илэрхийлэгч болох болно гэж шийдсэн гэсэн. Урд чинь шийдсэн гэсэн. He walked slowly through the market. За амдаж нөгөө дэлгүүрээр ингээд захаар ингээд удаанаар алхсан. The merchants were assembling their stalls and the boy helped the candy seller to do this. За тэгэхээр assembling чамд ухсрахыг гэдэг буулгацсан байсан юм буцаа ухсрах assembling гэж ярьж байгаа. Тэгэхээр stall гэдэг чинь нөгөө мохлог ярьж байгаа тийм. Тэр ингээд худалдаачид ингээд мохлогоо ингээд буцаад ухсарч ийсэн. Тэг маань болохоор хончин маань болохоор нэг одоо чихэр зарддаг 8 машин болохоор майхнаа ухсрахт нь бол тусалсан. The candy seller had a smile on his face. Дотрол хоёрск аваад дахиад дараа бүлбэрт залгаа явж байгаа. He was happy, aware of what his life was about and ready to begin a day's work. За тэгэхээр тэр чихэр зарж судалдаач юм болохоор нүрэндээ инээс тодруулсан. Тэгвэл аз жаргалтай тэгээ амьдрал нь яг ямар байгадлаа сайн ойлголттой тэгээд ингэдэ өдрийнхөө ажлыг эхлэхэд юм бэлэн. Энэ цогцол батайсан гэсэн. His smile reminded the boy of the old man. Түүний одоо тэр 8 машины нэмсгэл нь болохоор түүнд хончинд болохоор нөгөө үгнийг болохоор санагдуулсан. The mysterious old king he had met. Тэгэхээр ингэдэ тэрний одоо өмнө уулзсан тэр одоо тайлбарч гэдэг Есүсийн тэр үгэн хаана хэлж байгаа гэсэн. This candy merchant is making candy so that later he can travel or marry a shopkeeper's daughter. Тэгэхээр тэр хончин юу гэж бодож байгаа гэхээр тэр одоо энэ одоо чихрийн 8 чинь чихэр зарж байгаа худалдаач чинь бол чихэр хийхгүй байгаа. Чихрийг бол хийхгүй байгаа. Ингэснээр болохоор эзэс сүлдэн тэр ингээд яах нь. Тэр сүлдэн later тэр сүлдэн ингээд аялна дэлгүүрийн эзний одоо хөнтэй ингээд гэрлэнэ гэж бодож байгаа. He is doing it because it's what he wants to do. Тэр үнийг хийж байгаа нь шалтгаан нь болохоор яг нь тэр үнийг хийхийг хүсэж байгаа учраас үнийг хийж байгаа гэж бодож байгаа. He realized that he could do the same thing the old man had done.
За тэгэхээр тэр бас юуг ойлгосон бэ гэхээр тэр одоо үгний хийсэн шиг адилхан тийм ижил зүйлийг бас хийж чадна гэж ойлгосон. Sense whether a person was near to or far from his personal legend. За тэгэхээр нөгөө юуг мэдрэх хэрэгтэй вэ гэхээр хүн одоо яг нөгөө тэр одоо хүрх гээд байгаа тэр зорж байгаа зүйлээсээ хол байна уу, ойр байна уу гэдгийг мэдэр гэж хэлжсэн тийм. Just by looking at them зүгээр л тэднийг ингэж хар. It's easy and yet I've never done it before, he thought. Энэ easy амархан гэхдээ хараахан би бол and yet хараахан өмнө хийж үзээгүй байна гэж бодож байгаа. When the stall was assembled, the candy seller offered the boy the first sweet he had made for the day. За тэгэхээр юу нэг асра нөгөө мухалгаа ингээд угсрах үед чихрийн амьд чихэ зарсан маань болохоор хончинд болохоор анхныхаа тухайн өдөртөө зориулж хийсэн одоо анхныхаа тэр чихэрлэг зүйл амттанг бол түн санал болгосон. The boy thanked him, ate it and went on his way. За тэгэхээр мэдээд талархаад идээд тэгээд замаа өссөн гэсэн. When he had gone only a short distance. За тэр ингээд богинохныг холдог ойрхон явах үед he realized that while they were erecting the stall, one of them had spoken Arabic and the other Spanish. Тэр ингээд холдог байхдаа юуг ойлгосон бэ гэхээр тэд нар ингээд юу байхдаа одоо асраа ингээд босох erect хийх үе одоо босгохыг хэлж байгаа тийм. Ингээд ханаа угсарч байхдаа нөгөө майхна биш. Нөгөө мухалгаа ингээд угсарч байхдаа тэдний одоо нэг нь болох ингээд арабаар ярьж ирсэн, нөгөөх нь испанаар ярьж ирсэн. And they had understood each other perfectly well. Тэгэхээр тэд болохоор би бинийг маш сайн бүр ингээд ойлголцож ирсэн. There must be a language that doesn't depend on words, the boy thought. За юу гэж бодсон бэ гэхээр ингээд үгэнд одоо баригддаггүй гэсэн. Үгнээс хамаардаггүй тийм нэг хэл бол заавал байдсан байна гэдгийг бодсон. I've already had that experience with my sheep. Now it's happening with people. Надад алидийн одоо хонуутга ингээд ийм тэр талаар юм туршлага бол байгаа тийм. Одоо энэ болох хүмүүс ингээд ажиглаж байна тийм. It's happening with people. He was learning a lot of new things. Тэгэхээр тэр бол маш олон шинэ зүйлүүдийг сурч ирсэн. Some of them were things that he had already experienced and weren't really new, but that he had never perceived before. Тэгэхээр ингээд perceive гэдэг нь яг анзаарах, одоо ойлгох гэх юм уу? Хэзээ ч өмнөд ойлгож байгаагүй. Тэр одоо шинэ зүйлийг сурч ирсэн. Зарим нь бол ингээд тэр айл эдийн ингээд тулаад мэдээд бүтсэн тийм зүйлүүд байсан бол зарим нь үнэхээр цоошин зүйлүүд байсан. Гэхдээ тэр өмнө болох ингээд анзаарч байгаагүй гэсэн. He hadn't perceived them. За тэр ингээд үнийг ингээд анзаараагүй байсан. Учир нь because he had become accustomed to them. Учир нь тийм ингээд дасцсан. Ийм л байт юм даа гэдэг ингээд дасал болчихсон байсан учраас анзаардаг байсан. He realized if I can learn to understand this language without words, I can learn to understand the world. За тэгэхээр тэр юуг ойлгосон бэ гэхээр одоо үггээр ингээд хэлийг ингээд ойлгож сурвал гэсэн. Заавал тухайлыг мэддэггүй болно. Үгийг мэддэггүй болно. Гэхдээ тэр хэлийг ойлгож сурчих юм бол дэлхийг ойлгох юм байна гэдгийг ойлгосон. Relaxed and unhurried. За ингээд тайвшраад unhurried гэх нь яархаа бодлоод he resolved that he would walk through the narrow street with anger. За тэгэхээр тэр resolve гэдэг нь ингээд шийдсэн гэсэн үг. Шийдвэр гаргацсан гэх юм. Тэр зөв ингээд decided гэсэн л үг. Өдөө тэр одоо тэр нарийн tangering одоо тэр нарийн гудмаар л ингээд алхнаа гэж шийдсэн. Only in the way would he be able to read the omens. Зөвхөн замаар л тэр бол ингээд тэр нөгөө дохиог бол ингээд ирээдүйд тийм болно гэсэн тэр дохиог бол ингээд унших боломжтой гэсэн. He knew it would require a lot of patience, but shepherds know all about patience. За тэгэхээр тэр юг мэдсэн мэтлэр энэ л ингээд маш их одоо omens буюу одоо тэр нөгөө дохиог тийм болгон дохиог унших нь бол ингээд маш их юм шаардна, маш их төвшөрийг шаардна. Гэтэ хончин бол ингээд төвчээрийн тухай бүсэлэг мэднэ. Once again, he saw that in the strange land he was applying the same lessons he had learned with his sheep. За хөнөтгөө байхдаа ингээд сурсан тэр ижил хичээлийг яг ижил тэр зүйлийг ингээд ашиглаад байгаа. Огт өөр юм
мэдгүй газарт ч гэсэн ашиглаад байгаагаар анзаарсан гэсэн. Харсан. All things are one. The old man had said. Тэгэхээр бүх зүйл бол нэг үт юм аа. Ижил одоо нэг үт юм аа гэж болно. Өгөн бод хэлжсэн те. The crystal merchant woke with the day and felt the same anxiety that he felt every morning. Тэгэхээр нэг crystal гэж одоо яа болор эдлээ гэж байна те. Тэр нэг бол одоо болор тийм эдлэл зардаг тийм 8-аач биш юм. Одоо сэрж байгаа. Тэгээ ингэдэ яг ингээд өглөө болохоо яг тийм мэдэрдэг шиг тийм ижил одоо сэтгэл төвшлтийг бол мэдэрсэн гэсэн. He had been in the same place for 30 years. Тэр яг нэг газар ингээд 30 жил ингээд байсан. A shop at the top of a hilly street where few customers passed. Гэндэ цөөхөн үйлчлүүлэгч ингээд дамжиж өнгөрдөг юм нэр өндөр уулын орой дээр байдаг юм. Өндөрдөгт байдаг тийм гудамжны орой дээр байдаг юм дэлгүүр юм байна л да. Shop. Now it was too late to change anything. За тэгэхээр одоо ямар нэгэн зүйл өөрчлөлт хэтэрхий оройцсон. Stash авлаа. Dash авлаа. The only thing he had ever learned to do was to buy and sell crystal glassware. Glassware гэж ямар нэгэн шилдэг эдлээ гэж хэлсэн. Тэгэхээр болроор хийсэн тийм шилэн эдлүүдийг тэрний одоо зөвхөн одоо сурсан одоо ганц зүйл нь л ерөөсөө болор эдлүүдийг ингээд зарах байсан гэсэн. Зарах байсан. There had been a time when many people knew of his shop. Тэгэхээр маш одоо олон хүмүүс одоо түүний одоо тэр дэлгүүрийг одоо мохлыг одоо мэддэг тийм цаг үеэл байсан. Тодорхойлох хоёр зүйл авлаа. Arab merchants, French and English geologists, German soldiers who were always well heeled. Well heeled гэдэг нь ингээд баян wealthy гэсэн. Тэгээд маш баян чинэл гэсэн. Тэгэхээр Араб наймаачид тэгээ Франц, тийм Англи, геологч хүмүүс, тэгээ Герман байлагчид нар бол ингээд баян байсан гэсэн. In those days, баян байсан. In those days, it had been wonderful to be selling crystal. Тэр үед бол ингээд болор идэл ингээд зарах нь бол үнэхээр гайхалтай байсан. And he had thought how he would become rich and have beautiful women at his side as he grew older. Тэгээд тэр боддог гэсэн. Ингээд хэрхэн баян болох уу те? Хэрхэн баян болох уу? Хэрхэн одоо юм нас ахахад одоо нөөрийнхөө хажууд ингээд гайхалтай үзэсгэлэнтэй тэр эмгтэй байх вэ гэж боддог байсан. But as time passed, Tanger had changed. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд одоо Tanger гэдэг тэр орчин бүс нь бол ингээд өөрчлөгдсөн. The nearby city of Ceuta had grown faster than Tanger, and business had fallen off. So fallen off гэдэг нь ингээд үйл ажиллагаа нь одоо буурах. Одоо энэ бол ингээд жоохон доройтж байгаа гэж хэлж байгаа гэсэн. Тэгэхээр цаг хугацаа өнгөрөхөд бол тэг өөрчлөгдсөн. Тэгээ ойролцоох Тангерын одоо ойролцоо хот болох Ceuta гэдэг хот бол ингээд Tangераас хамаагүй илүү одоо ингээд хурдан өсч хөгжөөд бизнес ингээд тэгээд Tangерын бизнес болох ингээд муудаж эхэлсэн гэсэн. Neighbors moved away and there remained only a few small shops on the hill. Тэгэхээр ингээд хөршүүдэнд бүгд нүгэж явцсан. Тэгээд ерөнхийдөө цөөхөн идхэн шоп талгад дээр ингээд үлдсэн. And no one was going to climb the hill just to browse through a few small shops гэнэ. Browse гэдэг ямар нэгэн browse гэдэг нь ингээд ажиглаад одоо судлаад явахыг гэдэг. Им хайгаад ингээд явахыг хэлдэг гэсэн. Тэгэхээр ингээд хинч одоо ингээд зүгээр ингээд жижигхэн юм шопуудаар ингээд им хайгаад ингээд тэр уулын өрөөр ингээд алхахгүй гэсэн. Алхахгүй байсан гэсэн. But the crystal merchant had no choice. Гэхдээ тэр одоо болор хэллийн тэр худалдаач бол сонголт бол байгаагүй. He had lived 30 years of his life buying and selling crystal pieces. Now it was too late to do anything else. Тэгэхээр ингээд тэр 8 жилд бол ингээд сонголт бол байгаагүй. Тэр ингээд 30 жил ингээд болор хэллээл ингээд зарж ингээд амьдэрч байгаа. Тэ? Зарж ингээд амьдэрсэн. Одоо бол ингээд өөр зүйл ингээд хийхэд хэтэрхий оройцсон. He spent the entire morning observing the frequent comings and goings in the street. Comings and goings гэдэг чинь бас нэг location маягийн байгаа гэсэн. Тэгэхээр ингээд
годамд одоо ингээд хүмүүс ирж байгаа явж байгаа байж буцалж байгаа тэр хэсгийг infrequent гэсэн байнга бол биш, байнгын биш тэр хүмүүс ирж байгаа явж байгааг бол ингээд ажиглаад өглөөг ингээд банк зарцуулдаг гэсэн. He had done this for years. За маш олон жил бол үнийг хийж байгаа. And knew the schedule of everyone who passed. Тэгэхээр тэргөө дамжин гүрч байгаа ингээд хүн болгоны ингээд хуваарийг бол гэх мэддэг болсон. But just before lunchtime, a boy stopped in front of the shop. Гэхдээ гэсэн чинь яг өдрийн хоолны цагийн өмнө болохоор нэг хүү ирээд ингээд дэлгүүрийнх нь зогссон гэсэн. He was dressed normally. За ингээл нэг хувцалсан. But the practiced eyes of the crystal merchant could see that the boy had no money to be spent. Гэхдээ practiced eye гэдэг нь хүмүүсийг бүр нүднээс нь хараад ингээд дасал болцсон тийм туршлагатай нүд гэж ойлгож байна. Ерөнхийдөө тэр болор эдлийн 8-ачны тэр нүд бол ингээд тэр boy бол ингээд ийм худалдаж авах тийм мөнгө бол байхгүй байна гэдгийг бол харж байсан. Nevertheless гэдэг нь гэхдээ гэсэн хэдиж the merchant decided to delay his lunch for a few minutes until the boy moved on. Гэсэн хэдиж одоо ийм авах мөнгө байхгүй байна гэдгийг нь ажигласан мөртлөнгөөс одоо хоолны цагаа хойшлуулахаар түр одоо хойшлуулахаар шийдсэн delay болно сатуулах юм шийдсэн зөвхөн хэдэн минут the boy-г явах хүртэл гэсэн. A card hanging in the doorway announced that several languages were spoken in the shop. Тэгэхээр ингээд хаалган дээр ингээд өлгөөтэй байгаа карт буюу одоо тийм карт буюу одоо тэр мэдээлэл хэсэг нь болохоор ингээд хэд хэдэн хэлээр бол энэ шопд бол ярина гэд ярина гэж бичсэн байсан. The boys saw a man appear behind the counter. The counter гэдэг нь болохоор техникс гэж хэлж байна тийм. Тэгэхээр тэр нөгөө хөвгүн болохоор юуг харсан бэ гэхээр одоо юуны ард одоо техникийн ард байгаа харагдаж байгаа одоо техникийн ард байгаа тэр залууг бол харсан. I can clean up those glass in the window if you want, say the boy. Тэгэхээр нөгөө хонч маань хэлж байгаа юм. Би ингээд цонхон дээр байгаа. Хэрвээ чи өсвөл би цонхон дээр байгаа тэр шилнүүдийг цэвэрлж чаднаа. The way they look now, nobody is gonna want to buy it. Гэнэ. Тэгэхээр ингээд тэдний харагдаж байгаа тэдний ингээд амар тоос бохир болсон юм шиг. Тэдний ингээ харагдаж байгаа байдлаас нарахад бол хин ч одоо түүнийг хулж авах гэсгүй гэж хэлж байгаа. The man looked at him without responding. За тэгэхээр ингээд нөгөө 8 чинь маань болохоор ямар ч хариу үйлдэлгүй зөвхөн түүнийг харсан тийм look at гэж харах гэсэн харсан. In exchange you could give me something to eat. За оронд нь олж надад зөв идэх юм өгч гэж хэлж байгаа. The man still said nothing. За юу ч хэлэхгүй байсаар лсэн. And the boy sensed that he was going to have to make a decision. За манай хүн болохоор юу гэж мэдэрсэн бэ гэхээр тэр ингээд шийдвэрээ гаргах гал байгаа юм байна да. Гэдгийг мэдэрсэн гэсэн. In his pouch he had his jacket. За ингээд халаасанд нь бол халаас биш. Цүнхэнд нь болохоор тэр хөрмөн л байсан. He certainly wasn't going to need it in the desert. Тэр мэдээж ингээд ойлгомжтой. Certainly тэр хөрөн бол ингээд цөлд бол ингээд хэрэг болохгүй. Taking the jacket out. Take out гэдэг нь нэг юм гаргаж ирэхийг хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр taking the jacket out. За ингээд нөгөө цүнхнээсээ хөрмөө гаргаж ирээд he began to clean the glass. За тэгэхээр шилүүдийг сэмлэж эхэлсэн. In half an hour he had cleaned all the glass in the window and as he was doing so two customers had entered the shop and bought some crystal. За тэгээд 30 минут энэ half an hour 30 минутын турш бол тэр ингээд цонхоо дээрээс бүх шилүүндийг цэвэрлээд дууссан. Тэгээд түүнийг хийж байх хооронд нь as he was doing so тэр цэвэрлж хооронд л хоёр үйлчлэгч орж ирээд crystal одоо болор идэл хулж авсан байдаг. When he had completed the cleaning, he asked the man for something to eat. За ингээд дуусах үед цэвэрлээд дуусахдаа бол ингээд идэх юм бол асуусан гэсэн. Let's go and have some lunch, said the crystal merchant. Нөгөө болор эдлийн 8 чинь болохоор нөгөө за явцгаа яваад идээ гэж хэлж байгаа гэсэн. He put a sign on the door and they went to the small cafe nearby. За ойролцоох жижигхэн кафе руу яваад хаалган дээр сайн барилсан тийм. As they sat down at the only table in this place, the crystal merchant laughed. За тэгэхээр тэд ингээд сууж явах үед нөгөө газар ороод ширээн дээр ингээд суух үед нөгөө 8 чинь маань инээсэн. You didn't have to do anything, he said. The Quran requires me to feed
a hungry person. Тэгэхээр чи ямар ч зүйл цэвэрлэх шаардлагагүй байсан юм аа. Тэгээ corn гэдэг юм гэмтгүй. Corn нь бол ингээд ямарчсан. Одоо өсвөлэн өсч байгаа юм хүмүүсийг бол хооллохыг бол надад шаарддаг юм аа гэсэн. Well then, why did you let me do it? The boy asked. Тэгээд ягаад чи намайг тэр цэвэрлэгийг ингэж шүүрсэн бэ гэж асууж байгаа. Because the crystal was dirty. And both you and I needed to cleanse our minds from negative thoughts. Учир нь одоо болор мэдрэл амар бохирсэн. Тэгээд чи бид нар хоёулаа сөрөг бодлуудаар ийм дүрт байна. Өөрсдөө сэтгэлгээг цэвэрлэх шаардлагатай. When they had eaten, the merchant turned to the boy and said, I'd like you to work in my shop. 2 customers came today while you were working, and that's a good omen. За ийггүй хэлсэн мэглээ. Идэж байхдаа хоолоо идэж явахдаа нөгөө 8 ч мань хэлж байгаа тийм. Нөгөө хончин руу маань эргэж хараад тэгж хэлсэн гэсэн. Би чамайг миний шопод ингээд ажилласаа гэж хүсэж байна. Одоо чамайг өнөөдөр энд байх хооронд тэгээ чамайг ингээд ажиллаж байх хооронд 2 үйл хүсэж ирээд. Энэ бол ингээд сайн дохой маа гэж. People talk a lot about omens. За хүмүүс бол ингээд дохойны талаар ингээд ирээдүйд тийм болно юм болно гэсэн тэр дохойны талаар их ярьдаг. Thought the shepherd ярьдгаа гэж нэг хончмын бодсон. But they really don't know what they are saying. Гэхдээ тэд үнэхээр ингээд хэлж байгаа зүйлээ яг юу юм бэ гэдгийг бол юу хэлж байгааг бол мэддэггүй. Just as I hadn't realized that for so many years I had been speaking a language without words to my sheep. Яг л нөгөө ойлгосон тийм. Маш олон жилийн турш би ингээд ханиуттай бол үггүйгээр ингээд хэллээр ингээд ярьж ирсэн. Шиг одоо хүмүүс ойлгодгүй гэсэн. Do you wanna go to work for me? The merchant asked. За чи ингээд хамт надтай ингээд ажиллахмаар байна уу гэд нөгөө наймч асууж байгаа. I can work for the rest of the day, the boy answered. Өнөөдрийг дуустал тийм. Өнөөдрийг ингээд дуустал бол ингээд ажиллаж болно гэж хариулж байгаа. I'll work all night until dawn. And I'll clean every piece of crystal in your shop. In return, I need money to get to Egypt tomorrow. За би бол ингээд өнөөдөр туслаж ажиллаж болно. Шинжэнгөө ингээд ажиллана. Одоо даун бол үүр зайтал ингээд шинжэнгөө ажиллана. Тэгээд бүх одоо болор эдлүүдийг бол ингээд цэвэрлэнэ. Оронд нь бол надаа ингээд Египт рүү маргааш Египт рүү явчих тийм. Мөнгө хэрэгтэй гэж хэлж байгаа. The merchant laughed. За нөгөө наймч мөн энийгээр even if you cleaned my crystal for an entire year. Even if you earned a good commission selling every piece, you would still have to borrow money to get to Egypt гэнэ. Тэгээ энийгэд ингэж хэлж байгаа гэсэн. Even if тэгсэн ч ингэсэн ч гэсэн гэсэн тоорч та. Одоо юм гэдэг бүтэн жил одоо миний болор эдлүүдийг цэвэрлсэн ч. За чи ингээд зараад тий. Одоо бүх хэсэг ингээд зараад тэндээс good commission earn гэдэг маань. Earned a good commission гэдэг маань хаа тэр зарснаас тодорхой байхыг хэлж байгаа гэсэн үг. Тэг ингээд цалин хүртээ авч байгаа гэсэн үг тий. Ингээд чи ингээд хангалт сайн цалин авсан гэдэг чи одоо зараад энэсээ хөв ингээд цалин авсан гэдэг чи чамд ингээд одоо Египт очиход надаас мөнгө зээлэх шаардлага бол хэвээрээ байсаар байх болно. Төсөөллийн мэдээс тэгвэл тэгсээр байх болно. There are thousands of kilometers of desert between here and there. Тэгэхээр одоо энд хоёрын хооронд одоо Египт бол одоо байгаа газрын хоёрын хооронд бол хэдэн мянган километрийн цөл бол байгаа. There was a moment of silence so profound that it seemed the city was asleep. Тэгэхээр ингээд нам гүн болсон гэсэн. Гүн гүнзгий so profound гэж нам гүн болцсон. Яг ингээд хот ингээд унтцсан юм шиг юм. Нам гүн болцсон. No sound from the bazaars. Bazaars гэдэг нь болохоор тийм нэг бүжин жаа юм нэг 8 бичгийн гудмыг хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр ингээд гудманд бол ингээд бүр нам ямар ч дуу байхгүй, no arguments among the merchants. Тэгэхээр 8-тай хооронд ямар нэг маргаан байхгүй, no man climbing to the towers to chant. Тэгэхээр ингээд залбирлуулдаг гэдэг ингээд самхаг руу ингээд алхаж байгаа ямар ч хүн байхгүй. No hope, no adventure, no old kings or personal legends, no treasure and no pyramids. Ямар ч найдвар байхгүй, аялал гэсэн юм байхгүй, тэгээ хуучин хаан гэж юм байхгүй. Тэгээ ингээд одоо үнэт зүйл тэгээ нэг хүсэж байгаа зүйл гэсэн юм байхгүй. Pyramid хүртэл байхгүй юм. Нам гүм. It was as if the world had fallen silent because the boy's soul had. Яг нэг
нөгөө найдвар итгэл найдвартай байсан нөгөө хүүгийн нөгөө зүрх сэтгэл нэг унтарцсан шиг л ингээд унтарцсан учраас яг нэг бүх дэлхий яг тэр чит ингээд нам болцсон юм шиг л байсан гэсэн. He sat there, staring blankly through the door of the cafe, wishing that he had died and that everything would end forever at the moment. Тэр ингээд суусан. Тэгээ ингээд staring гэсэн ширтэгтэй blankly гэсэн ингээд хоосон ширтэг гэсэн үг. Яг бодохгүй зүгээр нэг хийц хоосон ширтэг гэсэн. Тэр ингээд кафены хаалгаар ингээд бүр юуч бодохгүй ингээд ширтээд тэгээ ингээд тэр ингээд wishing that тэг нас одоо ингэж хараа одоо амьд явахаас өгсөн ч болоосаа гэж бодоод гэсэн. And everything тэг одоо яг ингээд бүх зүйл ингээд дуусгаасаа. Ингээд хоосон ширтээ сууж байгаа. So the merchant looked anxiously at the boy. Тэгэхээр ингээд наймаач юм болохоор ингээд нөгөө хончин руу болохоор ингээд амар санаа зовсон харцаа ингээд харж байгаа. All the joy he had seen the morning had suddenly disappeared. Тэгэхээр joy гэдэг амар гоё цоглог байдалтай. Өглөө ингээд харагдсан тэр амар гоё цоглог бүх байдал ингээд алга болцсон. I can give you the money you need to get back to your country, my son, said the crystal merchant. За нөгөө намайч юм болохоор чамд ингээд одоо гэрлүүгээ буцах одоо хэрэгтэй тэр мөнгийг бол би чамд өгнө. Өгж болно. The boy said nothing. He got up, adjusted his clothing and picked up his pouch. За тэгээ юу ч хэлэхгүй ингээд босоод хувцас өмсөөд тэгээ ингээд цүнхээ авч байгаа гэсэн. I work for you, he said. За би ингээд чамд жинтлэн ажиллана. And after another long silence, he added, I need money to buy some sheep. За тэгэхээр ингээд нэлээд ингээд удаан намгүм дахиад нэлээд намгүм байсан дараа тэр нэмээд араас нь хон удалж авахд надад мөнгө хэрэгтэй гэж хэлсэн гэсэн. За ингээд ерөнхийдөө нөгөө архимч намны маань ерөнхийдөө нэгдүгээр хэсэг ингээд дуусч байгаа. Одоо тэгэхээр хоёрдугаар хэсэг рүү гадлаа энэ маань энэ нөгөө 8-ачнтайгаа яаж хамтарч ажилласан тэгээд илүү юмуд байгаа байх үргэлжлээд явна гэсэн. Тэгээд description хэсгээр би бас энэ хүртэлх одоо шинэ сурсан шинэ юмудаас оруулж. Өмнөх бичлэгний бас нэг шинэ юмуд айгүй их байсан учраас тасцсан байгаа. Тэрний бас зарим бүгд нь болохоор энэ хэсэгтэйг нийлүүлээд description хэсгээр оруулж. Тэгэхээр тэндээс таад маань шинэ юмуд хараад аваарай. За тэгээд дараагийн бичлэгээрээ яг алхимч намныхоо 2 дугаар хэсэг рүү орцгоно. Баярлалаа.